Оны бүгд найрамдах Герман улсын хаан сайдын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам Монголын үндэсний олон нийтийн радиотой хамтран явуулдаг хууль зүйн сурчлагын шин төвчөө нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр бид Монгол улсын хөдөлмөрийн тухай шинэ хуулийн талаар ярилцах болно. За та бүхнийг энэ өдрийн амгалаг айлтгая. Тэгэхээр Монгол улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа дотоод гадаад аж ахуйн нэгж байгууллага иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж бид ойлгодог байгаа. Өөрөөр хэлэх юм бол ажил олгогч нь ажилтнтай хөдөлмөрийн гэрээ байгуулад тодорхой ажил хөдөлмөр хийснийхэн төлөө цалин хөлс олгох, хөдөлмөрлөх нөхцлөөр хангах гэх мэт харилцаануудыг Монгол улсын хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хууль маань 2021 он шинжилэн батлагдсан. 2022 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлээд байгаа юм. Шинжилсэн хөдөлмөрийн хуулиар хүний эрхийг хангасан олон чухал зохицуулалт заалтууд тусгагдсан ийм сайн талтай байгаа. Тухайлах юм бол энд байна л да. Хөдөлмөрийн харилцаанд үйл ялгарлан гадуурхах, хөдөлмөрлөх эрх чөлөө, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх ая тухтай нөхцлөөр хангагдах, дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, албатан хөдөлмөрлүүлэхийг хориглох, барьцаа хэрэглэхгүй байх, эвлэлд нэгдэх эрхийг хангах, шудраг бус үйлдэлийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийг хориглох гэх мэт шинэ заалт зохицуултууд орсон байгаа. За өөр нэг юм гэвэл иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр авч ажилуулж байгаа тал буюу иргэн аж ахуйн нэгж байгууллага төрийг ажил олгогч тал гэх. Аж ахуйн нэгж байгууллага төр нь иргэнтэй өөрийгөө төлөөлөх эрх үхий албан тушаалтнаараа дамжуулан хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Харин иргэд хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулвал нэг тал нь ажилтан, нөгөө тал нь ажил олгогч болно. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа хүнийг ажилтан гэж хэлнэ. Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөрийн харилцаа эхэлсэнд тооцогдож байгаа юм. За хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр гэж байгаа. Гүйцэтгэх ажил үүрэг, байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг нь гэрээний гол нөхцөл болох юм. Ажил амралтын цаг, цалин хөлс олгох, журам, гэрээ цуцлах, дуу сугуур болгох үндэслэл, сахилгын хариуцлага, гомдол гаргах, журам, ажлын байранд тавигдах ур чадвар, чадамжийн шаардлага зэргийг гэрээнд зайлшгүй тусгах бусад нөхцөл гэж үздэг байгаа. За ажил олгогч нь ажилтан тус бүртээ хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр хийнэ. Гэрээний 1% ажилтанд өгөх үүрэгтэй. Мөн хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг шинээр хөөлчилж өгсөн байгаа. За энд хугацаатай болон хугацаагүй гэрээ байгуулах тохиолдлуудыг нэрлээд заагаад өгчихсөн байгаа. Хөдөлмөрийн хуулинд бас нийгмийн 2 болон 3 талд түншлэлийн асуудлыг тодорхой тусгасан. За нийгмийн түншлэлийн 2 болон 3 талд гэрээ хэлэлцээр хамтарсан мэдгэл гэх мэтээр зохицуултууд шинээр тусгагдсан байгаа. Тэгээ та бүхэн сайн сонсоод нэмж асуух асуулт байвал бас хариулаад ивья. Би менежер Наранбат байна. Ажил эрхлэлд хөдөлмөрийн харилцаанд ялгарлан гадуурхахыг хориглох талаар шинэ хөдөлмөрийн хуульд ямар заалтууд шинээр орсон юм бэ? За тэгэхээр шинэ хөдөлмөрийн хууль заахтаа бол ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс угсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, замын нийгмийн болон гэрэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амардсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсвэл шууд бусаар ялгуурлан гадуурхах, эрхийн хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж заасан байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч нь ажил үүрэгтэй холбогдлоггүй аливаа асуулт асуух, мэдээлэл цуглуулах, хууль тогтоомж зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн болон сэтгцэн эмгэг хүний дархлал хомсдлын вирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгүүлэх, жирэмсэн эсхийг тодруулахыг хориглоно. Ажил орох гэж байгаа хүн болон ажилтан
энэ заалтыг зөрчсөн ажил олгогчид үнэн зөв хариулт мэдээлэл өгөх болон шинжилгээ хийлгэх үүрэг хүлээхгүй гэд энэ хуульд заасан байгаа шүү. Хэрвээ энийг зөрчсөн тохиолдолд хаана хүнд гомдлого гарах вэ? За таны асуултанд хариулъя. Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхагдсан гэж үзсэн хүн ажилтан, ажилтны төлөөлөгч, гомдлоо тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дээд чадныхаа албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрч нэвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага. За мөн Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс шүүхэд тус гаргаж болох нэ. Ажил эрхлэлтэй хөдөлмөрийн харилцаанд ялгуурлан гадуурхагдсан гэж үзсэн гомдол гаргагч өөртөө байгаа нотлох баримт мэдээллийг гомдолд хавсрах юм байгаа шүү. За гомдлыг хүлээн авах байгууллага албан тушаалтны нэр хаяг, харилцах удас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтнанд харагдах үе газар байршуулах үүрэгтэй. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэв хэмжээний зохицуулалт нь хүнийг ялгуурлан гадуурхсан, эрхийн хязгаарлсан, эсвэл давуу байдал олгосон бол тухайн зохицуулалт хүчин төгөлдөр бус байна гэд энэ хуулинд заасан байгаа л да. Ажил эрхлэлд хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох талаар ямар шин заалтууд тусгагдсан юм бэ? За би өмгөөлөгч Саран байна. Таны асуултанд хариулъя. Ажил олгогч ажилтан бусад этгээд нь бие биендээ үгээр, биеэр, бас дээрээс нь цахимаар болоод бусад аливаа хэлбэрээр зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээр занл хийлэх, тэрч байтугай хил амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах, ялгуурлан гадуурхах, дээрээс нь бие махбод сэтгэлийн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, занл хийлэх замаар ажлын байрны төвчшгүй орчныг үүсгэх байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглодог юм. Дээрэс нь ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гурав дахь этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэтлээ үгээр, биеэр, цахимаар болоод бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох хэсгээс шалтгаалж ажил албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болоод бусад байдлаар урамшуулах, эсвэл хохироохоор айлхан сүрдүүлэх, тулган шаардах, болзол тавих байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно гэж хуульчилсан байгаа. Ажилтан, ажил олгогч, гурав дахь этгээд ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл гомдлоо тухайн аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, дээд чатны албан тушаалтан, холбогдох төрийн бас байгууллага, бас үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, бас хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс шүүхэд тус хандаж болдог юм. Тэгвэл энэ талаар ажил олгогчийн үүрэг ямар байх вэ? Хөдөлмөрийн шинэ хуульд зааснаар ажил олгогч нь гомдлыг хүлээн авах байгууллага, албан тушаалтны нэр хаяг, харилцах утас, цахим шуудангийн хаягийг ажил олгогч нийт ажилтнанд харагдах үе газар байршуулах үүрэгтэй л дээ. Ажил олгогч ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гаргасан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж, дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамтыг үл твчих орчныг бүрдүүлэх үүрэгтэй байдаг юм. Бас ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд зөрчлийн тухай хууль, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийхүү хариуцлага хүлээлгэсэн нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж бас хуульд заасан байгаа. Ажил эрхлэлд хөдөлмөрийн харилцаа гэдэгт ямар тохиолдлууд хамаарах юм бэ? Ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаа гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтанд хамрагдах болоод ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна. Ер нь тэгээд барьцаа хэрэглэхийг хориглох талаар хуульд хэрхэн заасан юм бэ? Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болоод ажилтнаас мөнгө, эд зүйл, иргэний үнэмлэх, гадаад паспорт, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн баримт бичгийн их хувийг шаардан авч барьцаалахыг хориглоно гэж бас заасан. Би энийг юм асууж болох уу? Хөдөлмөрийн гэрээний хугацааг хэрхэн зохицуулсан байдг юм бол? Хөдөлмөрийн гэрээг бол ер нь
6 байдлаар ингээд зохицуулалтыг гаргасан байгаа. Тэгэхээр би хэлээд өгье. За нэгдүгээрт нь бол дагалднаар ажилуулах, хоёрт нь туршилтын хугацаагаар ажилуулах, гуравт нь улирлын шинжтэй ажлыг гүйцэтгүүлэх, дөрөвт нь ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажилуулах, тавт нь төр ажлын байранд ажилуулах, зургаат нь санхүүжилт хийгдэх ажлын цараг хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд хугацаатай гэрээ байгуулна гэж заасан байна. За бусад тохиолдолд хугацаагүй гэрээ байгуулна гэж заасан. Тэгэхээр улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтнтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна л гэсэн үг. За хөдөлмөрийн гэрээний олон төрөл зүйлүүд зөвшөөрөгддөг болсон гэж сонссоо л доо би энэ талаар тайлбарлаад өгөөч. За тэгье. За яг үдэ нийгмийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн гэрээг бол одоо олон төрөл хэлбэрээр уян хатан байдлаар зохицуулах боломжтой болсон байна шүү дээ. За ер нь тэгээд зайнаас ажиллах, гэрээсээ ажиллах, ажлын одоо бүтэн бус цагаар ажиллах, дагалдангаар ажиллах, дагалднаар суралцах, туршилтаар ажиллах ч байдаг юм уу. Энэ үеийн хөдөлмөрийн гэрээ гэх зэрэгээр одоо энэ шин зохицуулалт болгоны чинь хуульд харин сайн тусгаж өгсөн байгаа. Энэ иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээд ямар шаардлага нөхцөл тавьдаг юм бол? За иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, байр шил, нөхцөл, цалин хөлсний хэмжээнээс гадна ажил амралтын цагийн горим, цалин хөлс олгох хугацаа, ажилтан ажил үүргийн гүйцэтгэх байр шил зэрэг бусад нөхцөлийг тусгана. Ажил олгогч иргэн эсвэл ажилтны хүсэлтээр тэдний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцэж байгаа талаар аймаг дүүргийн хөдөлмөрийн байгууллага эсвэл суманд засаг даргын тавгын газар зөвлөгөө өгч бүрдгэнэ гэд шат чаданд нь одоо ялдтай байхаар ингээд хууль заагаад өгсөн байгаа. Тэгээд туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлог нь ямар байх юм бэ хөө? За би танд хэлж өгье. За ажил олгогч нь одоо туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтан ажил олгогчийн гэрт эсвэл ажил олгогчийн өмчлөлийн болон эзэмшлийн байранд нь амьдарч ажиллах бол тэдгээрийг одоо хэвийн амьдрах нөхцлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. Ажил олгогч одоо тэдний гэр бүлийн гишүүн туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтны нэр төр эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж аливаа ялгуурлан гадуурхалд дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтаа сангид ажлын байрны нөхцлөөр хангах үүрэгтэй. Туслах малчны цалин хөлсний 70%-аас доошгүй хувийг бэлэн мөнгөөр олгоно гэд заасан байгаа. Бас нэг юм асуучих. Энэ гэрийн үйлчлэгч туслах малчин гээд ажиллагчдын ажил амралтыг яаж зохицуулах вэ? За ажил олгогч нь туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтнтай ажил үүргийн онцлогийг харгалзан ажил амралтын цагийг хуульд зааснаас өөрөөр харилцан тохиролцож болно. Ажил олгогч нь туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтныг 7 хоногт тасралтгүй 24 цагаас дээш хугацаагаар амраах, ээлжийн амралт олгох үүрэгтэй. За хэрвээ хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан 7 хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэг хүлээхгүй гэд хуульд заасан байгаа шүү. Ажлаас халагдсны тэтгэмж хэрхэн олгох вэ? Өөрчлөгдсөн үү? За байгууллагын өмчлөгч өөрчлөгдсөн. Мөн урд эрхэлж байсан ажлын байранд ажилтг эргэж орсон, оронтой хасагдсан, эрүүл мэндийн болон мэрэгжил, ур чадварын хувьд одоо ажилдаа тэнцэхгүй болсон зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажилтнанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсгээс үл хамааран ажил олгогч маань дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. За энд юу орох вэ гэхээр тухайн аж ахуйн нэгж байгууллагад 6 сараас 2 жил хүртэл ажилласан бол 1 түүнээс дээд сарын үндсэн цалинтай тэнцэх. За 2 жилээс 5 хүртэл жил ажилласан бол 2 түүнээс дээд сарын үндсэн цалинтай тэнцэх. 5 жилээс 10 хүртэл жил ажилласан бол 3 түүнээс дээд сарын үндсэн цалинтай тэнцэх. За 10 түүнээс дээш жил ажилласан бол 4 түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно.